Баштинбэрлэлийн Батэрдэн Өмнөгов аймгийнхаа сонгогч олны итгэлийг хүлээн өнгөрөгч 4 жилд улсын хурлын гишүүнээр ажиллах хугацаанд олон чухал хуулийн төслүүд дээр ажиллаж гар бие оролцсон нутгийн ард иргэдийнхээ санаа бодлыг тусгаж ажиллалаа. Энэ бүрэн эрхийн хугацаанд улсын хурлын эдийн засгийн байнгын хороо, гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, Монгол улсын санхүү мөнгөний бодлого эдийн засгийн нөлөө бүхий хуулиуд дээр өөрийн байр сууриа илэрхийлэхээс гадна үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын гол хуулиуд дээр ард иргэдийнхээ дуу хоолой болж идэвхтэй оролцож ирлээ. Улсын хурлын гишүүн нь төрийн эрх барих дээд байгууллагын гишүүнийхээ хувьд хууль батлагдсан хянах үүрэгтэй. Энэ дагуу нэгэн бүрэн эрхийн хугацаа болох 2012-оос 2016 оны хооронд бие даасан 117 хууль, гэрээс хоёрхан батлах тухай 51, улсын хурлын 351 тогтоол, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 789 хуулийг батлалцжээ. Улсын хурлаар хэлэлцэгдэж батлагдсан чухал хуулиудад хөрөнгө оруулалтын тухай хууль, үйлдвэрлэлийг дэмжих хууль, гамтын тэтгэврийн хууль, хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, хүний хөгжил, хүүхдийн мөнгө, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиуд орж байгаа юм а. Эдгээр хуулиуд батлагдсанаар хүмүүсийн өдөр тутмын амьдрал, улс орон, нийгэм эдийн засгт эерэг өөрчлөлтүүдийг авчирч тодорхой үр дүнгээ харуулсаар байна. Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын ерөнхий сайдаас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн дипломат албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 2016 оны 4 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Им Батчимэг дипломат албаны албан тушаалтныг шатлан дэвшүүлэх зарчмыг төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд тусгагдсан зарчимтай уялдуулах. Улсын хурлын гишүүн Баяр сайхан хуулийн төслийн 9-р зүйлийн 9-6-ад Монгол улсын консулын албаны дүрмийг улсын хурл батлана гэснийг хэлэлцүүлгийн явцад дахин нэгтлэх гэсэн саналуудыг тус гаргалаа. Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ. Дипломат албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал талаар аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. Улсын хурлын гишүүн Батэрдэн эдийн засгийн байнгын хорооны гишүүнийхээ хувьд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж Монгол улсын санхүү мөнгөний бодлого эдийн засгийн гол хуулиудын төслүүд дээр ажилласан. Мөн гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүнээр ажиллаж үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын хуулийн төслүүд дээр ажилласан. Өмнөговын ард түмний итгэл хүлээлгэнд төр дэлгээсэн говийн хүү улсын хурлын гишүүн Батэрдэн нь улсын хурлын чуулганы 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар шинжиллийн засгийн газрын гишүүн батлан хамгаалахын сайдаар томилогдож манай говийнхан нэгэн бахархал үйл явдлын гэрч болсон юм а. Өмнөгов аймгаас цэргийн олон генерал төрж гарсан бахархам түүх байдагч батлан хамгаалахын сайдаар говь нутгийн хүн томилогдож байгаагүй юм. Анхны гисэн амжилт бүхэн хожимо бахархам түүх болон мөнхөрдөг. Урд нь Өмнөгов аймгийн Харьяат Гаваа генерал батлан хамгаалахын дэд сайд зэвсэг төвчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан гэдэг. Нутгийнхаа ахын залгамж халаа болж говь нутгаас сонгогдсон төрийн түшээ батлан хамгаалахын сайдаар томилогдсон үүрэг хариуцлага өндрөөр ухамсарлан эх орны хамгийн хиймэрлэг салбарын энхүү эрхэм нэр хүндтэй хариуцлагатай албыг говийн хүний ухаантай уужуу тайван холч ухаанаар удирдан залж 2 жил гаруйн хугацаанд нэр төртэйгээр хашсан юм а. Батлан хамгаалахын сайдаар 2 жил ажиллах хугацаанд энэ салбар тулгараад байсан цэрэг албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаас гадна Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр, оюутан цэрэг, Монголын нууц төвчөө төсөл зэргийг амжилттай санаачлан хэрэгжүүлж ихээхэн үр дүнд хүргээд байна.
Тэгэхээр бид нар шинжлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд бас хэд хэдэн шинжлэлийн зорилтуудыг тавьсан байгаа. Тэгэхээр манай салбар бол цаашдаа Монгол улсын эдийн засгийн хөгжилтөнд бүтээн байгуулалтанд цаашдаа голлох байр суурьтай оролцох хөтөлбөрийн бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцох тийм зорилтыг дэвшүүлж ажиллаж байгаа. Цэргийн албан хаагчдыгаа энэ ажилд идэвхтэй оролцуулахын сацуу мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн боловсролыг эзэмшүүлэх, ажлын төртөө болгох энэ тал дээр нэлээд хослуулын ажил хийдэг гэж бодож байгаа. Мөн цэргийн албан хаагчдыгаа цэргийн албаа хааж халагдах хугацаа болонгууд нь бас энэ орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, ажлын байраар хангах энэ цаашдынх нь бас баталгааны асуудлыг бид нар бас цогцсоор нь шийдье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаанд тус салбарт олон ажлуудыг санаачлан ажил хэрэг болгож эхлүүлсэн байдаг. Түүний нэг нь Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийг санаачлан 2013 онд засгийн газрын хуралдаанаар батлуулсан бөгөөд хөтөлбөрийн зорилго нь цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай зориултын объект байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх, хөдөлмөрлөх насны залуучуудыг ажлын байраар хангах, тэдний орлогыг дээшлүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшөлд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг Батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулах, ингэж цэргийн бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулснаар Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах салбар өөрийн бодит хувь нэмрийг оруулж, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн нийгэмд оюун санаа, ёс суртахууны манлайллыг буй болгосон алхам боллоо. Тус хөтөлбөр амжилттай хэрэгжин эхэлсэн бөгөөд эхний сургалтаар 5 толгой сайн шантын чиглэлийн төмөр замыг барихад нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэрэгшин жолооч гэсэн 5 мэрэгчлэр 2601 хүнийг бэлтгэж эхлээд байгаа юм аа. Хувь хүн талаасаа юу гэдэг амьдралд яг юу хэрэгтэй байдгийг, амьдралд хүн яаж амьдрах ёстой, яаж хөдөлмөрлөхийн, тэр хөдөлмөрчин чамд ямар ашиг тус өгдгийг гэл. Ер нь бүхий л өмнө сурж ин дөө. Улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ Батлан хамгаалахын сайд байх хугацаанд хийсэн бас нэгэн бахархалт ажил бол Монголын нууц төвчөөг өврийн ном болгон өөрийн хөрөнгөөр хэвлүүлж эх орныхоо энхийн манаанд байгаа бүх цэрэг албан хаагчдад гардуулсан явдал юм. Тэрээр Монгол хүн бүр түүхээ юунаас илүү мэддэг байх ёстой. Мэдхийн тулд энэ ертөнцийн өөр ямар ч улс үндэстэн бий болгож чадаагүй, ухаж ойлгож баршгүй онцгой гүн ухааныг бүтээж, үр хойчтон, гэрээс сургаал, зарлиг болгон бичиглэн үлдээсэн Монголын нууц төвчөөг Монгол хүн бүр тэр тусман эр зэрэг зэвсэг түвшний нийт буй бүрэлдэхүүн сайтар судлан сэтгэлдээ хоногшуулан оюун бодолдоо шингээж утгыг тайлсан байх учиртай гэж үзэж эх орныхоо түүхийг бүтээж тусгаар тогтнолоо хамгаалan яруу алдрaan даян дэлхийд дуурсгаж яваа жавхаа хиймэр төгс цэрэг дайчдаа өргөн барьсан. Ямар их үнэн сэнээр эх орон тусгаар тогтнол гэдэг олдгийн бэ гэдгийг ойлгоход нь залуугийг өнөөхөл эх оронч үзэл бодлоор хүмүүжүүлнэ гэдэгт асар ач тустай. Энэ номыг хүлээж авсан одоогийн цэрэг дайчид халагдахтаа дараагийн цэрэг дайчид халагдахтаа гэртээ авч харна. Аваачаад энэ нууц төвчөөд энэ сайхан ном айл болгон залгадах ёстой. Монголын нууц төвчөөг тарааж байгаа хувьд бол миний болон бидний манай ангидын хамт олон болно. Бүгднийгээс сэтгэл хүрсэн байх гэж би бодож байна. Монголын нууц төвчөөг өөр нь тарааж бүгд бэлэн гар дээрээ бэлэн ардж аваад жагаад их баяртай байна. Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Далан задгад хотод цэргийн тусгай ангийг нээх ажлыг эхлүүлж, нийт улсын төсвөөр 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвүүлж, өнгөрсөн 3 жилийн хугацаанд барьж ашиглалтанд орууллаа. Залуучуудыг хугацаа цэргийн албаах хугацаанд мэргэжил эзэмшдэг болгох үүднээс Батлан хамгаалах бодлогын хүрээнд говийн бүсийн сургалтын төвийг Өмнөговь аймаг дахь зэвсэг түвшний 167 дугаар ангийг түшиглэн байгуулсан юм.
Энэ сургалтын төвийг барихад их хурлын гишүүн Бат Эрдэнэ засгийн Батлан сайд байх хугацаанд Монгол зэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд энэ гоёмсын сургалтын төвийг барих анх санаачлан гарч өмнөд бүсэд явагдах бүх сургалт дадлагууд цэргийн болон энгийн чиглэлээр бас явагдах сургалтууд энэ төв дээр зохион байгуулахад бас даваа онцгой. Энэ сургалтын төв баригдсанаар зөвхөн өмнө говьчгүй биш. Говийн бүсд ажиллаж байгаа бүх бүрэлдэхүүнүүд говьд энэ өмнө говьд явж байгаа сургалт явуулж байгаа бүх л сургалтууд энэ дээр төлөвлөлтөнд зохион байгуулах тийм боломжтой болж байгаа. Энэхүү сургалтын төв ашиглалтанд орсноор говийн бүс нутгийн залуучууд цэргийн алба хаах хугацаанд мэрэгжил эзэмших, бүтээн байгуулалтанд оролцох боломжтой болж байгаа төдийгүй цэргийн болон энгийн сургалтууд тогтмол зохиогдох юм а. Ийхүү өмнө говийнхаа ард түмний итгэлийг хүлээн улсын их хурлын эрхэм гишүүнээр сонгогдсон Даштинбэрлийн Бат Эрдэнэ улс орныг удирдан залж яваа төрийн түшээд дундаас эзэмшсэн мэрэгжил, боловсрал, ажил хэрэгч чанар, төрийн хүний тулахтай, ноён нуруутай, холч ухаантай зан чанараараа төр засгийнхаа итгэлийг хүлээн Монгол улсын хамгийн нэр хүндтэй салбар болох Монгол улсын батлан хамгаалахын сайдаар томилогдож, нэр төртэй хашсанд нутгийн зон олон баярлаж бахархаж байдаг үлээ. Батлан хамгаалахын сайдаар 2 жил гаруй хугацаанд ажиллахдаа олон шинэлэг ажил төслийг хэрэгжүүлж эхлэлийг нь тавьсан байдаг. Монголын тусгаар тогтнол аюулгүй байдлын баталгаа болсон хамгийн хиймэрлэг салбарыг удирдах, улс орныхон батлан хамгаалах бодлогыг тодорхойлж авсандаа тэрээр бахархаж явдаг бөгөөд өмнө говийн намтар баян түүхэнд бас нэгэн хуудас нэмтсэн сайхан үйл явдал ийхүү болсон юм а.